16 номерт давтан дөрж баас очир дарж багийнхаа хамгийн ихний оног баас очруулаа. Давуултын 15 номерт баяр жаргал гүйцэтгэж байна. Шууд орсон. Арын бүсэнд тоглох баяр жаргал болсон. Хаалтны гаргүй. Хаалтны гартад довтолж. Нэг нь авлаа. Давуултыг 15 номерт амирчин мөнх эрдэн гүйцэтгэн. Албан тоглож анандын хууралтаар багта 2 оноо авлаа. Оо 16 номерт давтан тоглож баас шир багта нэг нь авчирлаа. Давуултыг хөвийн дугаар 4 давуултыг Бат Итгэлийн Ананд гүйцэтгэж байна. Аранлын номерт тамирчин хишиг баяр багтаа нэг нь авчирлаа. Фаун хайрцаа 2-оос 3. Давуултыг 17 номерт хишиг баяр гүйцэтгэж байна. Давталж инх буян тор үрж бөмбөгөр болгож тооны хайрцаа 3-аас 3 боллоо. Хишиг буянгийн 2 дахь давуу бол баас очрын давталгаа амжилтгүй тооны хайрцаа 4-өөс 3. Хишиг буянгийн 2 дахь давуулалт. Мөнх түшгийн давталгаа сэтэг хүрсэн юм байна. 7 номерт тамирчин давуултыг довтлон тоглогч 21 номерт тамирчин инх буян халбад оролцуулна. Арандурын номерт тамирчин зол баяр багтаан авчирсан. Давтлан тоглогч багийн ахлагч зол баяр талбай дүмгийг оролцуулна. Давхар баярын тоглоо сэтгсэн байна. Зол баярын 2 дахь тоглолт давуулалт. Мөнх түшгийн хаалтны госоор згсэн давталгаа багтаа нэг нь авчирлаа. Тооны хайрцаа 5-аас 6. Говьолтой аймгийн хэрэгүүлж байна. Давуултыг давтан тоглож баас шир гүйцэтгэж байна. Арван номерт 13 номерт давтан тоглож давхар баярын амжилттай болж багтаа нэг нь авчирлаа. Тооны хайрцаа 6-аас 6. Баас очрын 2 дахь давуулалт. Гадаа гарсан тооны хайрцаа 7-6. Давуултыг 6 номерт тамирчин энэ төгөлдөр Говьолтой аймагт 2 төгөлдөр байгаа юм байна. Сул бөмбөг. Нэг номертой тамирчин
Жавхлан урд хуурж багтаа нэг нь авлаа тооны харьцаа 7-6. Төгөлдрийн 2 дахь давуулалт. Давуулт амжилтгүй тооны харьцаа 7-7. Давуултыг давтан өглөгч мөнх түшиг гүйцэтгэн. Тооны харьцаа 8-7. Давхар хоёрын хаалт. Амжилттай айл хамгаалсан. Арав номерт мөнх эрдэн хорон төрж бөмбөгөөр алглаа тооны харьцаа 8-8. Мөнх түшгийн 2 дахь давуулалт. Жавхлан Ананд хоёрын хаалт. Анандын хаалтанд орсон тооны харьцаа 9-8. Мөнх түшгийн 3 дахь давуулалт. Амжилттай Жавхлан. Сул бөмбөг. Хаалбагч хуурсан, хамгаалсан. Баяр жаргал. Давхар хоёрын хаалтанд орсон. Арын давтгаа хаалбагч шууд арсан, хамгаалсан. Сул бөмбөг. Хаалбагч дахиад шидсэн. Намын давтгаад давхар хоёрын хаалтанд тоолж байна. Тооны харьцаа 10-8. Мөнх түшгийн 4 дахь давуулалт. Давуултаар авсан тооны харьцаа 11-8. Хоолой солилцоо 22 номерын Сумья үзрийг талбайд оролцуулж байна. Мөнх түшгийн 5 дахь давуулалт. Баяр жаргалын цогсон бөмбөг ханаалж байна. Тооны харьцаа 12-8. Мөнх түшгийн 7 дахь давуу, 6 дахь давуу. Нэг нойртой Жавхлангийн давталгаа оноолж байна. Тооны харьцаа 9-12. Давуултыг 7 номертой өрчин үздэгэн. Арван номертой баяр жаргал. Багтаа нэг он авчир тооны харьцааг 13 болгож батууллаа. Солилцоо 13 номертой тамирчин насан жаргалыг талбайд оролцуулж байгаа юм байна. Давхар хоёрын давуулалт. Шууд хайсан, хуурсан. Хаалтанд орсон тооны харьцаа 10-13. Жавхлангийн давуу амжилттай. Хаалбагчтайгаа ойлголцсонгүй бол тооны харьцаа 11-13. Жавхлангийн 2 дахь давуу. Арван дөрөв номертой тамирчны хуурал. Арын бүсээс баас очир
Сул бөмбөг. Баяр Жавхлангийн хаалт 13 номер дамирчин. Тор зөхөд бөмбөгөөр алсан тооны харьцаа 14-өөс 11. Даавалтыг 17 номер дамирчин баяр жаргал гүйцэтгэн. Зол хоёрын довтлогоо гадаа гарснаар тооны харьцаа 15-11 болж алдлаа үзэгчтэй. Хавалтай аймгийн Ахлах тасгч Баянд бол завсарлага захиалсан. Энэ тоглолтын араас 18 насны эрэгтэй Ховд 7 дугаар сургууль, Овс 1 дугаар сургуулийн тоглолт яваад хаалтын үйл ажиллагаа явна. Гурван номерын амирчин Эл насан жаргал давуулан их боингийн давталгаа дахиад их боингаар явсан хамгаалсан баас очрын давталгаа мушигсан давталгаа хамгаалсан 21 номертой Инх буян дарсан боловч өөрөөр сэтгцэгч бөмбөгөөр алглаа. Тооны харьцаа 13-аас 15 болж өөрчлөгдлөө. Арангурын номер 2-ны хойд. Баас очрын уурал амжилттай тооны харьцаа 16-13. Давуултыг холбон тоглогч Ананд гүйцгэн багийн ахлагч Ананд давуулж байна. Давхар инх боингийн хаалт амжилттай. Мөнгө түшгийн 2-ын бүсээр зогсон болохоор анаа болж байна. Тооны харьцаа 17-13. Энэ тоглолтын араас нэг эрэгтэй тоглолт яваад хаалтын үйл ажиллагаа үргэлжлэнэ болно. Анандын 2 дахь давуулалт (14) номертой тамирчин Зол баярын 2-ын бүсээс хуурсан давталгаа амжилттай тооны харьцаа 14-13. 17 номертой Хишиг баярын давуулалт Мөнх түшгийн хуурсан давталгаа хамгаалсан. Зол хоёрын хаашаа зогсон давталгаа мөнх түшгийн давталгаа Зол хоёр баас очрын хаалт амжилттай болж байна. Тооны харьцаа 18-14. Давуултыг 13 номертой 21 номертой давтан тоглогч инх буян давуулж байна. Зол хоёрын хуурсан давталгаа давхар хоёр дарсан хаалтанд орсон. Тооны харьцаа 15-18. Багийн ахлагч Зол хоёрын давуулалт баас очрын 2-ын бүсээс хуурсан давталгаа боссон хамгаалалт амжилттай 13 номертой давлан тоглогч Давхар баярын оноо багтаа нэг оноо нэмлээ. Давуултыг давлан тоглогч Баасоо ширг үүсгэн
Жавхлангийн давталгаа дотор унж байна үзэгчтэй. Хааны харьцаа. Анааны харьцаа 16-19. Давхар хоёрын давталгаа оноо олж байна. Тооны харьцаа 20-16. Заавалтыг давтан тоглож мөнгө түшиг гүйцэтгэн. Хатгсан давталгаа. Хаалтны гарсан давталгаа. Нэг оноо нэмлээ. Хааны харьцаа 17-20. Далаа намартай тамирчин. Аронтой тамирчин баяр жагсангийн давталгаа. Гадаа гарсан боловч 17 намартай тамирчин хишиг баяр хор цөгөж өмгөр алглаа. Давуултыг 13 намартай солилцоо 13 номертой давхар хоёрыг 23 номертой бэлэгт баяраар солилцоо хийж байна. Авсан хамгаалт амжилттай. Жавхлан инх буян торон төрж айл бөмбөр алглаа. Баяр жавхлан мошигсан давтал амжилтгүй тооны харьцаа 19-21. Хавдамын баг ихний туслахаа захиаллаа. Нэг буянгийн хуурсан давталгаа дарсан баяр жаргалын аал амжилттай болж байна үзэгчтэй. Тооны харьцаа 22-19. Баяр жаргалын давталгаа даваалал. Баас очин дарсан давталгаа. Хамгаалцаа. Арын бүсээс баяр жаргал хуурсан. Баас очрын хаалтны гасаад дотор унж байна үзэгчтэй. Тооны харьцаа 23-19. Баяр жаргалын 2 дахь даваалал. Багийн ахлагч зоол хоёрын давталгаа хаалтны гартай гарч байна үзэгчтэй. Давалтыг 13 номертой тамирчин насан жаргалыг солилцоод 15 номертой тамирчин мөнх эрдэнгээр солилцоо хийсэн юм байна. Мөнх эрдэнгийн даваалалт
Мөнх түшгийн 2-ын арын бүсээс шугам дагуулсан тоглоо Бактан авчирч байна. Тооны хайрцаа 24-20 давуултыг холбон тоглогч багийн ахлагч Ананд талбайд оролцуулна. Гадаа гарсан тооны. За ингээд эхний ээжинд ойлтыг хавд хөргөрөөс агийнхан хожлоо авч байна. Гаалтыг жавхлан оролцуулна. Баас очрын товтлогоо гадаа явсан тооны хайрцаа 1-1. Баас очрын товтлогоо урд унсан тооны хайрцаа 1-1. Давуултыг хот хөргөрсөгийн холбон тоглогч багийн ахлагч Ананд давуулж байна. Хаалтны давуултаар ээс хийсэн. Анандын 2 дахь давуулалт амжилтгүй. Тооны хайрцаа 2-2. Давуултыг 15-ны Тамирчин Мөнх Эрдэнэ гүйцэтгэж байна. Мөнх түшгийн 4-ийн тоглоо хаалтан тооны хайрцаа 3-2. Инх буйнгийн давуулт амжилттай. 17-ны Тамирчны хуурал хишиг баярын хуурал амжилттай. Давуултыг 3-ны Тамирчин анх баяр гүйцэтгэн. Дарсан давлгаа авч ирсэнгүй тооны хайрцаа 4-3. Мөнх түшгийн 14-ны зол баярын давлгаа амжилттай. Тооны хайрцаа 5-4.
Давуултыг 14 номертой багийн ахлагч Золбаяр давуулж байна. Мөнгө түшгийн 2-оос хуурах гэсэн болохоор амжилттай. Тооны харьцаа 7-4. Түшгийн 2-оос шидсэн давталгаа амжилттай. Тооны харьцаа 5-7. Давтан тоглогч мөнх түшгийн давуулалт. Далайн номертой Тамирчны намын давталгаа амжилттай болсноор тооны харьцаа 8-5 болж хоцлоо. 17 номертой Тамирчин Бишиг хоёрын давуулалт. Холбон тоглогч Ананд шууд дарсан. Тооны харьцаа 6-8. Давуултыг давсан тоглогч Давхар хоёр гүйцэтгэж байна. Муу шигсэн давталгаа унсан. Тооны харьцаа 9-6. Давуултыг 7 номертой Тамирчин гүйцэтгэн. Нэрийн асуугаад байгаа чинь мэдүүлгэн дээр 7 номертой Тамирчин нэр алга. Тийм учраас би 7 номертой гэж хэлж байгаа шүү. 14 номер арын бүсэн бодлоо. Хамгаалсан. 3 номертой Тамирчин анх хоёрын намын давталгаа амжилттай. Тооны харьцаа 16. Ховд аймгийн мөнгө тасгчуулагч эхнийхээ туслахыг захиаллаа. Долоо номертой Тамирчны 2 дахь давуулалт. Инх буянгийн намын давталгаа амжилттай болсноор тооны харьцаа 7-10 болж ойрлоо. Давуултыг давтан тоглогч Баяр Жаргал гүйцэтгэн. Шүглийн дуу сонсдог гинэ. Хадус хайсан. Тооны харьцаа 11-7. Давуултыг 1 номерт жавхлан гүйцэтгэн. Инх буянгийн намын давталгаа Баас очрын хуурсан давталгаа амжилттай. Тооны харьцаа 8-11. Тоглолтыг Говьалтай аймгийн баг хамт олон тэргүүлж байна. Холбон тоглогч Анандын давуулалт 14 номертой Тамирчны хуурсан бөмбөг гаргүй гатаа өмсөж лаа. Тооны харьцаа 9-11. Анандын 2 дахь давуулалт. Хамгаалт сайн болсон. Санчрын хамгаалт гоё болсон. Тооны харьцаа 12-9.
Давалтыг 15 номертой тамирчин Мөнх Эрдэн гүйцэтгэж байна. Тооны харьцаа 10-12 давуултыг намын давхлан дөөлөгч их буян уурсан тоглох амжилттай тооны харьцаа 13-10. Давхар хоёрын хаалт тоглохыг авсан. 17 номертой Хишиг хоёрын уурсан тоглох амжилтгүй. Давуултыг довтлон дөглөгч Баас очир талбайд оролцуулж байна. Тооны харьцаа 12-13. Намын давцгаа амжилтгүй. Тооны харьцаа адил 13. Энэ тоглолтын араас 18 насны эрэгтэй ховд 7 дугаар сургууль өвсөн 1 дугаар сургуулиуд тоглоод хаалтын үйл ажиллагаа явахыг явнаа. Баяр жаргалын хууралт Баяр жаргалын хаалтны галаар голоор зогсон уцгаа амжилттай тооны харьцаа 14-13 болж Говьалтай аймгийнхан эхний тусгалгаа захиаллаа. Мөнх түшгийн 2-оос орсон давталгаа амжилтгүй. Баяр жаргалын хаалтны гартаа давталгаа ард хамгаалсан. 14 номертой тамирчин Солоёны давталгаа актаа навжирлаа. Тооны харьцаа адил 14. Давуултыг багийн ахлагч Солоёр гүйцэтгэв. Хаалтны гартаа хаалтны араас бөмбөгийг алдаа тооны харьцаа 15-10 боллоо. Эхний ээлжийн тоглолтыг Ховд аймаг хоцсон. Хэрвээ 2 дугаар ээлжийн тоглолтыг Говьалтай аймгийн хожих юм бол шийдвэрлэх 3 дугаар ээлжийн тоглолт гарна. Давхар хоёрын хаалтанд орсон Мөнх түшгийн 2-оос шийдсэн. Давхар хоёрын хаалт амжилттай болсноор тооны харьцааг тэнцвэрлэлээ. 15-15. Мөнх түшгийн давуулалт. Жав. Сулбас. Халбуч хайсан. Боссон. Давхар хоёрын тоглоог авсан. Жавхлангийн Баяр Эрдэнэ тоглоо. Гадаа унсан тооны харьцаа 1-1. Хишиг хоёрын давуулалт. Давхар хоёрын
Тоглохыг авсан. Аремсэс пас очир хамгаалсан. Хаацсан зүрсээ. Тооны харьцаа адил 16. Давуултыг 13 номертой давсан тоглож. Давхар 2 давуулж байна. Давуултаар давхар 2 он авсан. Давсан тоглож давхар 2-ын 2 дахь давуулагч. Жавхлангийн мууш дөрвөлөө мууш гэсэн тоглоо. Ингээд тооны харьцаа адил 17. Их буингийн 4 аут гэж үтсэн. Намын шугамдэр угаасаа тооны харьцаа адил 18. Баас очрын хуурал 14 номертой Зол 2-ын инх буингийн хаалтандарсан тооны харьцаа 19-с 18. Холбогдож Анандын давуулалт хамгаалсан. Баас очрын тоглоо. Зол 2-ын хамгаалалт. Уурсан. Сул бөмбөг. Онса тооны харьцаа адил 19. Хоёрыг аль алинаас оноос алахгүй нэг нь аваад араас нөгөж аваад ээжлээ маш үзүүлшээр байл гарч байна. Баас очрын тоглоо. Мөнгө түшгийн нөт. Сул бөмбөг. Мөнгө түшгийн нөтлөө хамгаалсан. Их буингийн давталгаансаа тооны харьцаа 20-19. Талбай зүрэн үнтэй үзүүштэй сайхан тоглолт болж байна. Маш их хөрсөлтөөнтөө. Давалтыг инх буян. Аремсэс орж ирсэн юм. Гээд Авалтай аймгийнхан тусалгаа захиаллаа. Тооны харьцаа 21-с 19. Намын дээрх тоглоо хамгаалсан. Зол 2-ын тоглоо бас ч алтан орсон. Хаалбагчтайгаа ойролцсонгүй тооны харьцаа 20-21.
Довтлогч нь намын дээр гисэн бол холбогч нь хоёрдоо яг хаандаа ойлголцсонгүй. Мөнх түшгийн солгоо гарын довтлогоо уурлуулсан. Тооны харьцаа 22-оос 20 давуултыг довтлон өглөж баас очир гүйцэтгэм. Зол хоёрын довтлогоо гадаа унснаар тооны харьцаа 23-20 болсон. Давхраар алцуулсан. Баяр эднийг тоонсан тооны харьцаа 24-20. Давуултыг довтлон өгч баас очир гүйцэтгэн. Сол бомбог мөнх түшгийн холгоос дээр дуусч байна. Сайн байцгаана үзэгчдээ ингээд та бүхэндээ би Ховд аймгийн Бөргөрөө сургуулийн 15-аас 16 насны багийн ахлагч холбон тоглогч Анандаас ярилцлага авахд ирсэн байна. Чамд энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Хоцсонд нь баяр үргэн ингээд чамд ингээ хоцсон сэтгэлээсээ хаваалцахыг хүсье. Үнэхээр гоё. Баруун бүсийн алтан медаль авлаа. Тэгээд манайх яг бэлтгэл дээр хийгсэн юм хийгээл. Тэгээд хийдэг юмнуудаа хийсэргээл хожлоо. За одоо энэ тэмцээний ингээ таанаа өгтө үзэхэд хамгийн өрсөлдөөн гаргасан баг ямар баг байсан бэ? Баяуул гэмг. Үндээс чангасан. Өмнө жилүүд ихээсээ бодол хамаагүй сайжирсан байсан. За ингээ өрсөлдөгч найзуудаа хандаад хэлэх үг байвал хэлээрэй. За тэгээд багш дасгалжуулагч болон эцэг ихтэй маш их баярлалаа. Мөн багийн хамт олонтой хайртай шүү. За баярлалаа ингээ хамтдаа холбоосаа.